За хай зүрхнүүд Tamons Beside Enemy-гийн 9 10 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Шууд эхэлцгээе. Ори мэн нөгөө хоёрыг нэрэл жинхнээсээ өмсөлдсөн байхтаа гэж бодоод бүр зэвүү дургой хоёрын зэрэг хүрээд зүгээр ч сууж чаддгүй. Уурандаа гэрээсээ гараад алхлаа. Тэгсэж яг хайртай охин утаагээдэд хаард юм байгаа зү. Нөгөөх нь том дэлгэцээр гарч байгаа фейс хамтлагийнхаа зуны зураг авалтын нэвтрүүлгийг хурдан үзэх юмсан гисэн илт баярлаад байж идэг. Манай охин хичээл намаа хийх гээл байгаа бололтой энд хэрүүгээр кафе хаягаастай. Ори харин боломж олдсных ингэж өөрийгөө зовоож ахаар Тамонтой яг ямар харилцаатайг нь шууд асуучий гэл араас нь очих гэтэл нөгөөх нь Тамонтой таарчих юм аа. Тамон өөрийнхөө бас Оригийн ахлах сургуулийн 4-р хувцаа хийм сэвэрлэгээс аваад явж гинэ гэж Утагигийн зүрхийг зогсонгоо алдна. Энэ эдийг сургууль сурдаг гэж юусоо мдээгүй болохоор ахлах сургууль сурдаг одууд гэж бодохоор л цаанаасаа бүр саакл санагдаж байгаа юм л та. Гэхдээ энэ хэд ангийн хүүхдүүдтэйгээ хамт хичээлдээ суудаггүй, ганцаарч хэлсэн буюу оройн цагаар эсвэл амралтын өдрөл сурч хичээлээ нөхөж амждаг гэсэн Утагич хичээлээ гэртээ хийж чадахгүй дүүнэр нь өмүүлээд байгаа болохоор ядарч нэг кафе хайж байгаа талаараа хэлтэл Тамон шууд манад хүрээд ирээч гэдیں۔ Утаги no ажлын бус цагаар очихгүй гэж эрс шийдээд байж идэл Кейто гараад ирсэн. Гигийн цагаа өдрөөр бас юугаа хийж байгаа мэ та хоёр бити давраад байл та гэснээ гэртээ аваад ирдیں۔ Ууртай ч гэсэн наана хичээлээ хий өсөд байвал хөргөчнөөс хоол ундаа аваад ид гэснээ Тамон нэг мэн зодлоо бараг. Учир нь цаадах чинь гадаа гарахтаа нарны цаа төрөхгүй арьсаа гинтээс юм байх уу? Нэр та нар гадуур гарахтаа заавал арьсаа хамгаалж нарны цаа төрөх жагаараа за. Кейто ааштай харагдаг ч гэсэн хамтлагийнхаа бүх гишүүдэд санаан зовж анхаарал тавьдаг нь бол ил харагдаад байна. Энийг харалтаа Тамоны арьс цонхийгоо сайн унтаж чадахгүй байгаа бол ядаж энэ кофений шаар ав унтахад тусалдаг гэд өгж ах жишээний. Нэвтрүүлгийн зураг авалттай гэд гарахаасаа өмнө уучлаарай Утаги. Чи Тамонд маш их тус болж гэрээ ажлыг нь ч гэсэн сайн хийдэм бэнлээ. Отакунаар бүгд адилхан гэж бодсон үгүй ээж. My bad гэд уучлалт гуугаад гараа авчдаг. Тэгсэн гадаа Ори нууцаар сонсоод байж байгаа юм чи яах юм? Утаги хичээлээ хийж яхад нь Тамон учир утгагүй айхтар хараад гүлрөөд яхаа өмнө нь ерөөсөө хичээл хийхийг нь харж байгаагүй болохоор их л сонирхолтой санагдсан байх. Тэгээд нэг бодлогоо огт ойлгохгүй байх гэсэж бүр хажууд нь ирж суугаал хүүхдийн хичээл 50 хэлэхгүй нэх амар зааж өгөх гэж байгаа юм болов уу гэсэн харж ийсэн аа. Үнэхээр ойлгохгүй юм ч гэж ах шиг. Гаднаас сонсч ийсэн Ори мэн. Ааш надаар л хичээлээ заалахгүй дээ. Айгүй бол намайг хит ухаантайгээд дурлчих байлгүй ухааны юм төсөөлөд бодчихсон байж гин. Харин Тамон би дандаа л чамаар тослуулж арчаагүй байдлаа харуулдаг чамд тусалж чаддгүй ч гэсэн одоо бол өөр Утагигийн хувьд ямар нэгэн үн цэнтэй зүйл баймаар байна гэдэг. Энийг сонсон Ори бүр байж ядаад тесрэх гээд зүгээр л ороод асуучих уу асуувал бид хоёр өргөж байгаа гэвэл би яана гэл сэтгэлээр унаад болтгүй. Үзэгдэл солигдоход түүний бага насны үе рүү шилжинэ. Оригийн аав нь Япон улсыг төлөөлдөг маш алдартай жүжигчин, ээж нь үзэсгэлэнгоо төгөлдөр нэгэн үеийг бүтээсэн гайхалтай дуучин. Тэдний хүү Ори одоо гялалцаж буй хамтлагийн нэр хүндтэй айдол. Гэхдээ төгс гэж харагдах Сакагучи гэр бүлийн амьдрал хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх байдал нь энгийнээс тис өөр байсан гэхэд буруудахгүй. Учир нь хэрв Ориг олонний танил болж тайзан дээр гарах сонголтыг хийвэл хизээч ялагч болж чадахгүй. Харин бид хоёрыг буюу аав ээжигээ давж чадсан тохиолдолд өөрийгөө ялагч гэж бодоорой гэдэг байсан заа юу. Бүр жаахан байхаас нь л тэгэл Ори би ер нь яахаараа ингэж хулчидын шууд асууна гэл хаалгыг нь эвдэд орчлоо. Даалгаврыг нь зааж өгөх гинэ. Хоёулахнаа байхын тулд Тамоныг амттанд яваад ир гэж хөөж гаргаад өөрийгөө ямар ухаантай болохыг Утагид нотлохыг хичээсээр. Утаги чи одоо намайг юу гэж бодсон юм? Боловсролгүй ээжээ жим том хамтлагийн дүрийг бүтээж чадлаа юу? Биш дээ. 10 жилийн турш урлагийн ертөнцид амьд үлдэхийн тулд чардаасаар агаад үдий зэрэгтэй явж байгаа юм штэ гэснээ тайзан дээр байдаг дүрээ гаргаад ирлээ шүү. Шүтэний горондоо орсон Ори. Хөөхөн Утаги минь сайн уу? Зөвшөөрлгүй нэрээр нь дуудсан дуучлаарай за гэхэд Утаги ухаанаа алдаж Оригийн байгаа байдал гайхалтай далаа шиг үзэсгэлэнтэй харагдаж байна. За судалтай суугаараа гүнж минь энийг ингэж бодчихдээ маа надаас асууж агаарай. Хамт байхаар жаахан сандраад байна гээл тэгсэж Утаги. Ваавал та ямар гоё. Чиний энэ дүр төрхийг өдөр бүр Тамон бүр байн хардаг байх нэ ч гэж ах шиг. Энэстэй мэдрэмжгүй маа. Ингэж хичээсэн байдал сэтгэлд нь хүрээгүй Тамоныг л бодоод байсан байгаа байхгүй юу? Энгийн эмэгтэй байсан бол аль хэдийн хайлж урсаад догтлцсан байгаа.
Тамаа маань харин дэлгүүрт юу авах уу? Утаагаа яг юун дуртай юм болов? Юун дуртайг нь ч мэдэхгүй болохоор бүх төрлөөс нь аваад ороход манай хоёр нэлээд дотн байдалтай байхыг хараад өвхлийн аавраа ялгаруулна штэ. Ингээд Ори за окей би яаж ч хичээгээд үнэлэгдэхгүй юм байна гэж бодсон ч Утаагаа түүнийг ямар их фэнтэй, ямар гоё аавраатай өөрийн гэсэн ертөнцөө бүтээж чадсан гэсэн хэдхэн үгийг сонсоод л би Тамаанд дургуудээ түүнээс илүү гарахтаа биш. Зүгээр л Утаагээд чин сэтгэлээсээ дорлцсон байна гэдгээ энэ л үед мэдэж авдаг. Ори маань дурлцжээ хөөрхий. Нэгэн шинэ өдөр эхлэхэд Нацуки Ори хоёр маань дунд ахлах сургуулийн хүүхдүүдийн хайрын түүхийн талаар сонсож зөвлөгөө өгдөг нэвтрүүлгийнхээ зураг авалтанд оролцож байгаа бол нөгөө талд Утагигийн ангийн багш хүл хүнд байсан. Тэгээд төрсэн болохоор туслах багшаас нь твшин ангийг нь дааж авч буй Асука гэх хөөрхөн багш өөрийгөө танилцуулж байна. Харагдах байдал зөөлөн боловч маш хатуу гэдгээрээ нэлээд алдартай юм байна. Хичээлд хараад явж байтал коридорт Асука багш нь фейс хамтлагийн фэн клубын гишүүдэд л өгдөг limited edition тансаг алчуурыг газар унгаачлаа. Энийг нь Утаги хараад өөдөөдөөс алчуураа барьж хасаан зогсож байна. Утаги Таманыг шүтдэг бол багш нь Шарков Нацукиг шүтдэг болж таарсан. За тэгээд замаараа дэлгүүр орж угаалгын унтаг авах гэсэн чинь гоо сайхны хэсэгт Нацукигийн сурталчилсан уруулын глосс байна. Авах юмсон гэж харж идэл Нацуки ирээд Утаги сайн уу найз? Надад дээж үнаага алив би будаад өгье гэл цэвэрхэн бодож өгчөөд глоссоо бэлгэлээд явчлаа. Цагийн ажлаа хийх гээд очтол Тамаа харж яснаа оруулахгүй хаалга тасаад юм байгаа сте. Ороод ярилцах гэсэн ч дүнсийгээд юу ч ярихгүй зүхтаал бултаал болтгүй. Цэвэрлэгээ хингээ бүр сүулдээ санаан заваад би хаана өвцсөн болов уу эсвэл надад дургу олчихгүй гэл октод чинь жаахан ургуулж бодоод байдэн штэ тий. Хаяа тэгэл за шууд ярилцыг өгшөөн гэтэл яг үнэндээ Утагийн уруулаа өнгөлсөн дөө. Тэрнээс болсон юм байлээ штэ. Хэр барахтаа уруулаа будаад байдгүй учраас нэг тийм дасаж өгөхгүй өөр хүн шиг санагдаад хитрхи эмгтээлэг харагдаад байсан бах уу. Тэгэд Нацукитэй таараад ингэсэн тэгсэн гэд ярьсан чи Тамон гайхаад юу вэ Нацуки өнөөдөр гадуур гарахч завгүй агаар штэ. Хамтлагийн зарим дуунуудын үгийг өөрөө бичдэг болохоор маргааш шин дууны үгийг бэлэн болгоно гэд өрөөндөө цоошлуулсан байгаа гэдэм. Яг энийг мэдсэн юм шиг Кейто гаднаас орж ирээд Нацуки оргцсон байна гэл орилол ороод ирнэ. Одоо хамт явж хайхаас өөр сонголтгүй л болж байгаа. Тэгээд арай гэж нэг юм Нацукиг олсон чинь Нацуки тамхи татдаг, маш их уудаг, салан задгай, заваан Нацуки нүдэн дээр нь харагдаад болтгүй. Утагийн нүдэндээ итгэхгүй бүр ихэндээ уг хүн ийм л хүн байсан юм бах та. Ер нь бол жилийн дараа фейс хамтлагийн нэртэй тусгай нэвтрүүлэг хийгдэх гэж байгаа. Тэгээд яг тэрэнд нь зориулаад Нацуки уганд дууг нь зохиох ёстой байсан юм байна. Тэгсэн энэ байгааг нь харалтаа бүр иймэрхүү л. За тэр ч яг удахгүй Утагигийн сургуулийн соёлын өдрлөг болно. Тэгээд хоолны хэсгийн ахлагч болчлоо цаачаа. Багшаасаа хоолны санаа асуухад багшийнх нь аав ээж нь такояки хийдэг болохоор хамгийн хамт дайжгүй боломжийн үнээр хийх санаа өгч байна. Нөгөө талд Нацуки маань продюсертэй зад загнуулсаар Тамаа яг хаяа хөлдөөж гисэн найстаа бас жаахан ч гэсэн сэтгэлийн тэнхээ өгөөд тэрийг нь Утагийн сонсол бөөн баяр болж исэн ууган заяа. Гэхдээ хажуугаар нь Тамаа их л эвгүй асуулт асуугаал би чиний хувьд чухал хүн үү үнэхээр тийм бол чи надад гоё үг хэлээ штэ эдэргэл хүүхэд бүр угаалгын өрөө цэвэрлж яхад дарж аллаа штэ. Тамаа хаяа бас хэцүү шүү. Ингээд Утагийн сургууль дээрээ Тамааны гол бодоол гараад явж исэн чинь Аско багш нэг хулгайч юм уу бариад авчиж тэгсэн хулгайч бишгүй Нацуки байна. Би ээжтэй Аско гэхийг бодвол танилуд байгаа. Гэхдээ Утагид болохоор багш нь бид хоёр өстө танилуд биш мэдхгүй штэ энэ хүнийг за багш нь өстө амар завгүй байна баяртай гэж явдсан байгаа сте. Харин Нацукигээс асуухад танилуд гэхин ч хаашаа Аско бол миний экс гэдээ хөөе. Утагигийн ангийн багш нь Нацукитэй үерхэж байсан болж таарсан. Өстө гоё юм болж энэ да. За ингээд Тамаас би сая анимегийн 9 10 дугаар анги дуслаа. Одоо 11, 12, 13 дугаар ангиудыг бүгдийг нэгтгэхэд яриад дуслаа. Та нар бас шинэ гаргалтаас ямар аниме яриулмаар байна? Сэтгэл хэсэгт бичээрэй. Зүрх